улсыг хилцэхдээ одоо улсын өвчнөө хууль болон улсын хурлын нэгэн тухай удаас хоёр өөр заалтай байна. Нэг нь 3 оны дотор, нэг нь 5 оны дотор гэдэг. Ер нь ямар байдлаар яг хилцдэг юм бэ? Өмнө нь хилцээсэн зүйл байна. Та мэдээлэл өгч. Өмнө нь улсын хурл дээр ерөнхий сайдыг итгэл үзүүлэх асуудал хэд хэд удаа явж ирсэн шүү дээ. Албан ёсны цаас орж ирэхээр ямар одоо үндслэлээр эсвэл ямар асуудал орж ирэхийг томьёолоор орж ирэхийг гэдэл мэдээж л хариу өгнө шүү дээ. Одоо ямар тааж мэддэг лам байгаа ш. Байр суурьуд бол маш тодорхой илэрхийлсэн. Энэ засгийн газрын ерөнхий сайд бол хамтарсан ерөнхий сайд ерөөсөө биш. Ардын нам дангаараа ерөнхий сайдад томилсон. Ерөнхий сайдын засгийн газраа байгуулахдаа ардчилсан намыг өөрчилсөн. За ардчилсан намыг өөрчилсөн энэ шийдвэр ардын намын баг хурлаас гарсан. Харамсалтай нь ардын намын баг хурал нь ардчилсан намгүйгээр засгийн газар байгуулах гэсэн тийм шийдвэр гаргасан. Тийм учраас ерөнхий сайдад итгэл үзүүлэх хэсэг, ерөнхий сайд ямар бичиг оруулж ирэх хэсгээс үл шалтгаалаад ардчилсан намын сайдууд энэ засгаас гарна гэдэг хэлсэн. Тийм. Нөхцөлөд юм дөө. Ер нь одоо хувийн асуудал юм хэлээ одоо засаглалын хямрал руу түлхэж шийдэх зүг үү? Ер нь олгооны зүг үү? Олгоо нотлоод явах засаглал хямралын бол байхгүй шүү дээ. Үндсэн хуулийн хүрээнд засгийн газар солигдох, ерөнхий сайд солигдох, улсын хурл шийдвэр гаргах хэмжлэн ийм үйл явдал байн болдог. Өмнө зөндөл болж ирсэн. Тэр процесс үргэлжилж байна. Засаг хямраад байгаа юм ерөөсөө алга. Зүгээр хөшигний ард хэрүүл байгаа гэдэг бол үнэн. Ардын намын баг хурал ийм шийдвэр гаргах болсон шалтгаан та бүгдээр мэдчихэж байгаа. Ерөнхий сайдын хүүхдийн тансаглалтай холбоотой нийгэмд хил ам гарсан чинь тэр ардын нам эсрэгээр хоёрдугаар ээж нь хоолндоо ормоор байна гэдэг шийдвэр гаргаад өстэй. Тэгээд тэр шийдвэрээ улсын хурал дээр яаж баталгаажуулах гэж байгаа тэрийг л хараад бид сууж байна. Өөр юм. Ерөнхий сайдад итгэл үзүүлэлтэй гэж бодлоо. Ийм одоо олонний итгэл авахгүй ерөнхий сайдтай цаашаа явах нь хор хөнөөлтэй гэж үздэг. Тэдний намын асуудал шүү дээ. Монгол улсын асуудал биш үү? Монгол улсын асуудал ерөөсөө биш. Монгол улсад улсын хурал байгаа юм байна. Монгол улсад хинээр толгойлуулсан солин биш. Засгийн газар байна уу? Байна. Ерөнхийлөгч байна уу? Байна. Шүүх байна уу? Байна. Монгол улсад үндсэн хуулийн дагуу ажиллаж байгаа тэр бүх институт ажиллаж байна. Тийм учраас энэ засгийн хямрал болоод үндсэн хуулийн одоо хямрал болоод байгаа юм юу ч байхгүй. Зөвхөн юу вэ нөхөр энд бол ардын намын хямрал болж байгаа. Ганцхан одоо маш тодорхой хариулт. Та бүхэн ардын намын баг хурлын гаргасан шийдвэрийг сонссон тийм. Тэнд юу гэхээр ардчилсан нам бэхжээд байгаа учраас тэр намгүйгээр засгаа аваад явмаар байна. Бид сайд болмоор байна гэдэг л одоо дур хүсэлтэд автсан одоо маш олон улсын хурлын гишүүд болон намын тийм байр суурь байгаа учраас энэ асуудал ярьсан. Тийм учраас ардын намын дотор байгаа хоолндоо орхиж байгаа хоёр игнэний зодооны одоо буруут нь ардчилсан нам биш. Энэ одоо улс төрийн одоо засгийн хямрал гэж ярих ерөөсөө хэрэггүй. Ардын намын 2 дугаар иргэнэ хоолндоо орох гэж байгаа энэ хоолны ард дээр бас ямар хүсэл сонирхол байгаа вэ гэхээр тэдний намаас гарсан ерөнхийлөгч би хэн байх вэ гэдэг ирээдүйн зураг сурж байгаа л асуудал байгаа. Тэгснээс биш энэ бол нэг Монгол улсын хувь заяад оролцож байгаа асуудал биш. Зүгээр л санал суудал дуртай, эрх мэдэл дуртай төрийн мөнгөн дээр жаалж явах одоо тийм 8 жил дангаараа засаглаад жаалж ясан хүмүүс хоолн жоохон дутагдаад ирэхээр л одоо асуудал ярьж байгаа. Ийм яриаг ардчилсан намтай холбох ямар шаардлагагүй, мөн засаглал одоо хямралтай холбох ямар ч шаардлага. Ардчилсан намын зарим гишүүд бол одоо энэ ерөнхий сайдад итгэл үзүүлнэ гэхдээ хамтралыг бол дэмжихгүй байна гэдэг агуулга ярьж байгаа. Энэ сөрөг хүчний зохих байр суурь. Ардчилсан нам маш тодорхой нэг байр суурь хэлсэн. Бид нэгдмэл нэг шийдвэр гаргана. Албан ёсны бичиг орж ирээгүй байхад бид таа шийдвэр гаргахгүй. Тийм учраас бид хүлээж байгаа. Ардчилсан намын нэг өдрийн бүлгийн хуралдаа дуусаагүй зүгээр завсарласан. Завсралтай яасан гэхээр албан ёсоор ямар бичиг улсын хурд өргөн барих гэж байгаа тэрийг нь сонсож байна. Хоёрдугаарт нь намын одоо ардын намын баг хурлын шийдвэр манай нам дээр огт ирээгүй. Бүр шийдвэрээ өгөх албагүй гэж ярьж байгаа гişүүч гэсэн байна лээ. Ямар ч тохиолдолд гэрээ хийсэн талууд нэг талдаа гэрээгээ ягаад зулснаа мэддэх үүрэгтэй байдаг. Ийм соёл байхгүй гэж байгаа бол тэр цаана юу гэдэг энэ гэрээтэй холбоотой эрүүл саруул яриа биш. Нөгөө түрүүний хэлсэн зүгээр дараагийн ээлж нь хоолндоо ороо гэдэг шунлын дэвүүдийн одоо амбиц явж байгаа гэж харж байна. Ардчилсан намын зарим сайд нар хамтарсан засгийн газраас гарахгүй гэдэг дөнгөсөө ярьцлага өгч байсан хэллээ. Бүдэг болоод нэгдсэн жишээлбэл Баатархуй сайд гэж хэллээд гарахгүй гэдэг агуулга цаашдаа явах хэрэгтэй. Нийлсэн шийдвэрт хүрсэн юм уу ер нь? Алтан гэрэл сайдын болон одоо
Ган төмөр гэдэг чинь улсын хурлын гишүүнээс гадна ардсан намын дарга байгаа юм шүү дээ. Тэр хүмүүсийн яриаг сонссон бол маш тодорхой үг гэсэн баг те. Ямар одоо энэ ерөнхий сайд итгэл үзүүлэх хэсэг бол тусдаа асуудал. Тэрнээс үл шалтгаалаад манай нам сайдууд нь сайн дураараа гарахаар бичгээ бэлдээ гаргасаа зураад эхэлж байна гэдэг үг хэлсэн. Тийм учраас бүлэг ямар шийдвэр гаргана, нам ямар шийдвэр гаргана, тэрийг дагаад 8 сайд яг шийдвэр гаргана. Өөр юм байхгүй шүү дээ. За.